Тэгээ сайн байцгаана уу? Намайг Инаг үлгэдэг. Тэгээ би Хинтээ аймгийн Шин намын бодлогч чуулганы пастрын үйлчлэлтэй юм хүн байна. Тэгээд өнөөдөр бас эзний гайхамшигтай амийн үгээс хуваалцахаар та бүгдийнхээ өмнө зогсож байгаадаа үнэхээр баяртай байна. За тэгээд миний хуваалцах үг бол Үйлс номын 9-р бүлгийн 32-оос 35 дугаар ишлэлээс би бас та бүгдтэй эзний үгээс хуваалцъя гэж бодож байна. За би уншиж өгье. Нэгэн удаа Петр газраар явсаар Лудад амьдрагч ариун хүмүүс дээр хурч ирвэ. Тэнд тэр саа хүчний улмаас 8 жил хэвтэрт байсан Айны гэгч хүнтэй тааралджээ. Петр түүнд Айны Есүс Христ чамааг идгэн бос ороо янзал гэхэд Айны тэр даруй бослоо. Лудад болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад эзэн рүү иргэсэн юм аа гэсэн. Нэг ийм богинохон түүхээс бас та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. За тэгээ энэ Айныгийн эдгэрэл яаж ингэж гайхамшигтайгаар энэ эмэгтэй 8 жил хэвтэрт байсан энэ эмэгтэй идэж байгаа талаар эндээс харах юм бол Үйлс номыг бид нар бүхэлд нь харах юм бол энэ Үйлс ном бол ариун сүнсний бурхны эзэн бурхны маань ариун сүнсний гайхамшиг энэ газар олон газруудад өвчтөө хүмүүсийг эдгэж байсан, үхсдээс амьлуулж байсан. Маш олон гайхамшигуудыг хийсэн бурхны ариун сүнсний гайхалтай хүч дотор хийгдэж байгаа ажил байгаа. Тэгээ энэ Үйлс номын яг 1-р бүлгээс харах юм бол бидний эзэн Есүс Христийн дагалдагч болох шавнар нь ариун сүнсээр дүүрээд ариун сүнснээс хүчийг аваад хаа сайгүй тэд нар явж эзний гайхамшигт агуу ажлуудыг хийжсэн. Түүний нэг нь энэ Айны гэдэг эмэгтэй Есүс Христийн дагалдагч нар Люда гэдэг нэгэн хотод ирж эзний гайхамшигт агуу ажлыг хийж байгаа талаар энэ дээр байна. Тэгээ энэ дээр болохоор Есүс Христийн тэр дагалдагч байсан Петр маш олон газраар явж маш олон хүмүүст бурхны сайн мэдээ дамжуулаад зогсохгүй маш олон хүмүүстээр гар тавилт хийж залбирч тэднийг эдгэжсэн. Тэгээ өгснийг амьлуулж байсан. Тэгээд бурхны гайхамшигт тэр агуу олон гайхамшигт агуу үсүүдийг хийжсэн шавнарын нэг бол Петр байгаа. Тэгвэл Петр газраар яваад Люда гэдэг нэгэн хотод ирсэн. Тэгээ тэр хотод ирсэн чинь тэр газар маш олон хүмүүс цугласан байсан. Харин тэдний дундаас нэгэн саа хүчний улмаас 8 жил хэвтэрт байсан Айны гэгч нэгэн эмэгтэйтэй тааралцсан. Тэгээ Петр түүнд эзэн Есүс Христийн нэрээр Айны Есүс Христ чамааг идгэнэ. Бос ороо янзал гэхэд Айны тэр даруй боссон гэж энэ дэр хэлсэн байна. Тэгээ Лудад болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад бүрдээ эзний гайхамшигт агуу аврал руу эзний үнэн рүү эргэж байгаа талаар энэ түүх энд гарч байгаа. Тэгвэл өнөөдөр ч гэсэн энэ түүх үргэлжилсээр бидний амьдралд ч гэсэн яг энэ цаг үед эзний ариун сүнсний гайхамшигтай ажлууд хийгдсээр байгаа. Тэгээд би бас энэ Айны гэдэг эмэгтэй намайг бас Айнаг үлгэдэг. Тэгээ миний богино нэр бол Айны байхгүй юу? Айны гэдэг. Тэгээ би энэ эмэгтэй түүхийг харахтаа эзэн бурхан минь аль эрт өдгөөгөөс 2000 жилийн тэртээ 1000 гаруй жилийн тэртээ миний амьдралын түүхийг энд бичсэн байна гэж би ерөөсө бодоогүй. Тэгээ Библи гэдэг бол хүний амьдралын түүх бичигдсэн амийн ном юм а гэдгийг би эндээс өөрийнхөө амьдралыг эндээс харсан байгаа. Тэгээ би одоогоос 21 жилийн өмнө эзэн Есүс Христэд итгэсэн. Тэгээ би яг л Есүс Христэд итгэхийн өмнө би ямар хүн байсан бэ гэхээр яг л энэ Айны гэдэг энэ эмэгтэй шиг хэвтэрт байсан байгаа. Би 10 гаруй жил Бамбайн гүн хордлогоноос болоод хэвтэрт байсан. Тэгээ яг тэр үед эзэн Есүс Христийн гайхамшигтай агуу сайн мэдээг авралын сайн мэдээг би Хинтээ аймгийн Бэрхийн урхаа гэдэг тэр газарт 6 дугаар тасагт эмнэлэгт итчихээд тэгээд Есүсийн сайн мэдээг зурагтаар би сонссон байхгүй. Тэгээд тэнд сонсоод Есүс Христ бол ертөнцийн эзэн. Тэр оргуу хоосон газар орчлон дэлхийг бүтээж үхсдээс амьлуулж өвчтөг эдгээдгээ гэж яг тэр үед хэлжсэн. Тэгээд яг тэр сайн мэдээг сонсоод итгэсэн, тэгээд залбирсан байгаа. Яг тэр өдөр эзэн Есүс Христ намайг яг л энэ Айныг
Тэ Петрээр дамжуулан бос айны чи бос тэ ороо янзал гэж түүнийг тушаахад тэр босоод ороо янзалж идэгрээд хаасайгүй явж олон хүмүүс Бурхны гайхамшигтай өргөжлүүлэн эзний гайхамшигтай ажлыг хийж сайн мэдээг тарааж явсан ийм эмхтэй байгаа. Тэгвэл өнөөдөр миний амьдрал ч гэсэн яг л энэ түүхийг үргэлжилж байгаа. Өнөөдрийн энэ үйлс ном яг л энэ миний амьдралыг энд өгүүлсэн байсан. Тэгээ би энэ түүхийг харах болгондоо Есүс Христтэй үнэхээр тэр цор ганц амьд хүний үнэн амьдралын түүхүүдийг үргэлжлүүлэн бичсэн өнөө цаг үед ч гэсэн эзний ариун сүнсний гайхамшиг одоо ч гэсэн бидний амьдралд хийгдсээр байна. Тэгээ 21 жилийн өмнө би яг ийм хүнд өвчний улмаас эдгэрээд тэгээ өнөөдөр ч гэсэн одоо энэ чуулганд пастрын үйлчлэлийг хийж олон өвчтөе хүмүүсийг эдгээж эзний аврал хэрэгтэй эзний гайхамшиг дагуу ажлууд хийгдэх тэр сайн мэдээ ба эзний эдгэрлийн гайхалтай үйлчлүүдийг хийгээ явж байгаа нэг ийм эзний одоо шав дагалдагч хүн байна. Тэгээд өнөөдөр эзэн өөрийнхөө дагалдагч нараар дамжуулж ариун сүнсний гайхамшиг дагуу үйлсүүдийг хийсээр байна. Бидний эзэн Есүс бол эдгээгч, тэр бол аврагч. Тийм ч учраас бидний амьдралыг аварсан эзэн Есүс Христийн гайхамшигт үнэнд итгэсэн бид бол мөнхийн амьтаа. Бид нар бол аврагч эзэнтэй. Бидний эзэн бол тэр эдгээгч, тэр бол аврагч. Тэр үхлээс дахин амьлсан, амьлахдаа тэр үнэхээр энэ оргуу хоосон газар зорчлон дэлхийг бүтээсэн шиг бидний үхлээс бидний амийг аварсан амийн эзэн гэж итгэдэг учраас өнөөдөр ч гэсэн эзэн дотор бид ингээ баяртайгаар яг л энэ айны гэд энэ эмхтэй шиг одоо ч гэсэн би үчилж байгаа. Тэгээд эзэнд үйлчлээд 21 жил болж байна. Тэгээд эзний гайхамшиг дагуу алдар хаасайгүй тархаж олон хүмүүс Христ рүү эргэж байгаа. Яг л энэ Людад болон Шаронд амьдарсан бүгд түүнийг хараад эзэн рүү эргэсэн шиг бас бол дараа надаар дамжуулан эзний гайхамшигтай ажлууд хийгдэж олон хүмүүс эзэн рүү эргэж байгаа. Энэ гайхамшигыг харахтаа Бурханд би талархдаг юм аа. Тэгээ хамгийн сүүлд юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр бидний эзэн Есүс Христ бол тэр амьд, тэр цор ганц, үхлээс ялан дэлсэн эзэн. Тэр бол мөнхийн эзэн, мөнхийн аврагч эзэн шүү. Есүст итгэрэй гэж та бүгдийг бас уриалан энэхүү үгээ дуусгаж байна. Тэгээд бид нар үнэхээр Есүс Христэд хайртай. Тэгээ Бурхан та бүгдийг эвээх болтугай.